Hey guys, за Binance маань дахиад нэг шинэ төслийн танилцуулгыг зарсан байна. За энэ дуурайх бол Sol Protocol гэдэг төсөл байгаа. За ерөө та манай дугаарыг нэг би 2 хоногийн өмнөх дугаарыг үзсэн бол 25 он тренд болж магадгүй төслүүдэд болонгууд Bitcoin одоо yield одоо санал өгдөг Bitcoin staking платформуд ер нь 25 он нэлээд сайн одоо юу гэдгийг coin нөхс хүлээлттэй байж магадгүй гэдэг зүйлийг ярьжсэн. За тэгвэл яг энэ таамагт нийцсэн нэг төсөл одоо Binance дээр гарч байгаа. Энэ болонгууд Sol Protocol гэдэг төсөл байгаа. Өөрөөр хэлбэл та ингээд Binance-аа өөрийнхөө хадгалж байгаа биткойныг ийшээ авч хадгалах юм бол илүү өндөр хүүтэй тэгээд давхар liquid staking учраас оронд нь авч байгаа одоо биткойн авч хадгалж чадлаад оронд нь авч байгаа койноор ийш тийш нь шилжүүлэх хийж бас юу гүйлэнд оролцох хэрэгтэй буюу liquid staking платформ байгаа. За тэгээд энэ төсөл нь бол одоо Binance Labs фоноос бол $200 авсан байгаа. За нийтдээ $200 сая үнэлгээтэй төсөл одоо Mega Drop-оор дамжуулан Binance дээр гарах гэж байна. За Mega Drop нь бол launch pool-ээс бас багахан ялгаатай. За тэрийг хэдүүлээ бас давхар дэлгэсэнгээ бич ингээд танилцгаая. За ингээд төслийнхөө дэлгэрэнгүй танилцуулгуу хамтдаа орцгоё. За юуны түрүүн та Binance-ний одоо community хандж байгаа бол логин хийсэн байх шаардлагатай. За логин хийгээгүй тохиолдолд бол та more дээр дараад Mega Drop гэдэг ингээд орох юм бол за энэ дээр бол яг Sol Protocol-ийн мэдээлэл бол гарч ирнэ. За би логин хийж ороогүй ч гэсэн надад ингээд харагдахгүй байгаа шүү. За тэгээд Sol Protocol-той хэдүүлээ бүгд танилцгаая. Яадаг төсөл яагаад гараад ирвэ гэдэг. За тэгээд довч танилцуулга бол угаасаа Binance-ийн өөрх нь яг ингээд research хэсэг дээр угаасаа байгаа. Та линк рүү орох юм бол дарагдаад гарч ирнэ. Binance-ийн зүгээс ингээд онцлог мэдээлэл бүгдийг нь хураангуулад тавьсан байгаа. За ерөөсөө Sol гэдэг бол leading Bitcoin staking protocol гэдэг чинь. Bitcoin staking protocol гэдэг нь юу вэ гэхээр та авцсан байгаа биткойн ингээд сул хадгалах юм бол яг ханшийн савлгаанаас ашиг болон алдаад хүлээж магадгүй. Гэхдээ ихэд бол нэг биткойн чигээр байгаа л байна. Харин Sol ч юм уу энэ төрлийн протокол дээр авчиад биткойн стейк хийчих юм бол одоо банкны мөнгө хадгалуулж байгаа юм шиг одоо жоохон төстөгөр ярих юм бол банкны мөнгө хадгалах хүү авдагтай адилхан та биткойноо тэр платформд хадгалснараа хүү авах боломжтой байгаа. Тэгээ нөгөө нэг яагаад энэ төрлийн төслүүд аягүй сайн явна вэ гэж ярьсан шалтгаан болонгууд мэдээж ETF-тэй холбогдно. ETF зөндөө байгаа бүгд биткойн авч байгаа, Ethereum авч байгаа. Гэхдээ энийг стейклэлгүйгээд тэнгууд хэрвээ зөвшөөрлөө өгчих юм бол ийм платформ дээр авч стейклчих юм бол тэр хүмүүс авч хадгалангаа давхар стейклээд ингээд илүү олох боломжтой болчихж байгаа гэдэг учраас энэ төслүүд бас 25 онд ийм төрлийн төслүүд бас 25 онд сайн байж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ яг ирээдүг мэдэхгүй шүү дээ, тий. Гэхдээ ямар ч байсан ийм төсөл гарч ирсэн байна. За тэгээд энэ төсөл дээр бол Sol гэдэг coin байх юм байна. За энэ бол энэ төслийн яг ингээд үндсэн governance буюу засаглалын эрхтэй coin байх нь байна. За тэгээд давхар та Sol protocol-ийн Sol гэдэг coin-ыг авч өөртөө стейклснээрээ Sol гэдэг протоколын өөрийнх нь одоо Sol гэдэг coin-оор урамшуул авах боломжтой. За тэгээд дээрэс нь хэрвээ та Sol гэдэг coin-той байгаад биткойноо давхар энэ платформ дээр стейклэх юм бол шинтгэлээс нь бас хөнгөлт идэх эрхтэй байгаад байгаа. За тэгээд Sol BTC гэдэг энэ харагдаж байгаа бол таны биткойны ч одоо ингээд та биткойны Sol protocol дээр явчаад хадгалах юм бол оронд нь Sol BTC гэдэг coin өгнө. За энэ нь бол биткойнтой нэгийг харьцах нэг байдлаар одоо харьцдаг одоо wrapped bitcoin гэж ярьдаг те. WBTC гэж ярьдаг. Тэрнтэй адилхан тийм төрлийн coin байгаа. Тэгээд энэ liquid staking учраас та Sol BTC-гаа бас давхар өөр платформуд дээр явчаад орлого олох бас боломжууд байгаад байгаа шүү. Тэгээд одоо ганцхан нөгөө нэг юу энэ төсөл давхар нөгөө биткойнд тулгуурсан энэ хамгийн чухал юу нэг үйлдвэрнээ бас дурдлага өргөж. Bitcoin centric financial ecosystem гэдэг байгаа шүү дээ. Тэгмээд биткойндос суурилсан одоо энэ том экосистем үүсгэхэд угаасаа зорж байгаа учраас зөвхөн одоо биткойноо давхар ашиглах боломжтой ч юм уу DeFi биржүүдтэй одоо ингээд хамтраад ажиллаад тийчээс янз бүрийн урамшуулах боломжууд бол угаасаа Sol protocol-оор давхар Sol protocol-ыг нээж өгнө гэдэг нь бол баталгаатай байх гэж бодож байна. За тэгээд төслийн хувьд гэх юм бол за энэ дээр бол нэг 4 шатны хөрөнгө оруулалт босгосон гэж харагдаж байна те. За энэ CryptoRank.io дээр бол 5 шатны хөрөнгө оруулалт босгосон харагдаж байгаа. За энэ чэнэс дөрвийг харах юм бол 200 сая үнэлгээтэй $22 сая босгосон гэж гарч байгаа. Binance дээр болонгууд 4 шатны одоо токен одоо борлуулалтаар $24 сая босгосон гэж байгаа. За тэгвэл энэ дээр Binance Labs-аас хэдийг авсан нь бол энэ CryptoRank дээр байхгүй байгаа. Тэр нь бол тэр 2 саяг бол одоо Binance Labs-аас авсан гэж би бол инженерс хөөгээд ингээд бодсон. За эхний удаагийн токен зорлуулалтын дээр бол 20 сая үнэлгээ, дараахтай 45, одоо бол ингээд $200 сая үнэлгээ өрөөд дэлхийн хамгийн том бичлэг нь Binance дээр маань ингээд листлэгдэх гээд байж байна. Coin-ы одоо энэ Sol protocol-ийн яг өөрх нь үндсэн coin-ийн хувьд өсөх буурахыг бол
сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр яг энэ Solid protocol гэдэг төслийн хувьд бол Bitcoin staking гэдэг утгаараа бас ямар ч үсэн хүмүүс ашиглах байхаа гэсэн бол хүлээлттэй бол байна. За нийтдээ бол 9 тэрбум 660 сая Solid protocol энэ одоо ингэ нийт нийлүүлэлт байх юм байна. Тэгээд юун дээр Binance дээр гарах үед болонгууд 1 сая 1 тэрбум 482 сая 600 мянган буюу одоо нийт supply-ийнх нь нийт total supply-ийнх нь бол 15% нь. За анх үүсэж байгаа supply-ийнх нь бол нэг 1765% нь орчим ингээд биржээр дамжаад арчраалагдах нэ. За тэгээд Binance-ийн одоо launch pool биш одоо mega drop гэдэг байна шүү дээ. Mega drop дээр бол 588 сая одоо токен оролцогчтой бол тараагдана. За хэрвээ та BNB аль дээрээс стейклж байгаа бол та mega drop бол угсаа альцны оролцоод явцсан байгаа гэж өөрийгөө бас бодож болох нэ. За тэгээд Solid protocol-ийн mega drop дээр хэрхэн яаж оролцох вэ гэдэгт илүү танилцсан. За төслийн дэлгэрэнгүй мэдээллийг бол та цаг гаргаад өөрөө уншаад үзчих бүрэн боломжтой байгаа учраас энэ тэгээд угсаа Binance research хэсгээр байгаа. За тэгээд mega drop дээр хэрхэн яаж оролцох вэ гэдэгт бас орцгоё. За юуны төрөнд Solid protocol-ийн төсөлтөд танилцаад явж явах үед tutorial гэдэг хэсэг байгаа. За энэ дээр нарах юм бол угаасаа тухайн сайтын өөрийнх нь юунд mega drop хэрхэн яаж оролцох вэ гэдэг танилцуулга байж байгаа. За mega drop-ийн нэг ялгаатай юм бол launch pool дээр бол та Binance дээр BNB ч юм уу FTUSD стейклдэг бол mega drop дээр болонгоо та тухайн төслийн платформ дээр Binance-ийн Web3 wallet-ыг ашиглана гэсэн үг. За Web3 wallet нь одоо хэрхэн ашиглах вэ гэхлээр та зүгээр л Binance-ийн application руу ороод wallet гэдэг хэсэг рүү ороод тэгээд Web3 гэдэг дээдлэлт нуугыг сонгоно гэсэн үг. Хамгийн дээдлэлт нь exchange Web3 гэсэн хоёр янз байгаа. Яг энэ зураг дээр харагдаж байгаа шиг. Exchange Web3 гэсэн. Эний Web3 дээр нь дарах юм бол таны Binance-ийн Web3-ийн wallet харагдана гэсэн үг. За тэгээд эхний хэлжинд энэ чинь хоосон байх юм бол та Web3-ийн wallet-ын дээр токен татах хэрэгтэй болж байгаа. За Web3 дээр дарлаа, receive гэж дарлаа. Тэгэнгუутаа Binance дээрээс авах бол та шууд receive tokens from Binance Exchange гэж дарчин. За үгүй бол өөрхөн MetaMask-аас цэнэгсэж болох байгаа. Тэгээд за төслийн хувьд бол энэ бол Bitcoin стейклсэн байхыг шаардж байгаа. Тэгэхээр энэ mega drop-д оролцохын тулд бол 0.10,001 BTC заавал энэ төслөөр байршуулсан байх шаардлагатай байгаа учраас эхний хэлжин та бол Web2-оор BTC Web3 руу авчираад цэнэглэх нь байна. За тэгээд цэнэглэсэн одоо BTC-гээ болонгууд BTC гэдэг болгоод одоо Web2 дээр байгаа Bitcoin гэсэн үг шүү. Тэрийгээ болонгууд дараа нь Solid protocol дээр авчиж жагаад юу авах хэвээр байршуулах хэвээр байгаа. За итгэхийн тулд яах хэвээр вэ гэдэг нь түрүүний яг нэг заасан шиг Binance-ийнхаа more гэж дараад mega drop гэж ороод за ингэж та логин хийгээд орсон байгаа бол яг энэ харагдана. Тэгээд тэнцээ Web3 дээр нь болонгууд яг одоо явж байгаа Solid protocol-ын зэс харагдана. За тэрлүүн дараад орох юм бол яг энэ зэс харагдана гэсэн үг. Quest detail гэдэг. За detail нь юу авах вэ гэхэл 0.10,001 BTC-ийг Binance-ийн Web3 руу wallet руу байршуулад за тэрийгээ болонгууд Solid protocol оруулсан байх шаардлагатай гэдэг зүйл яригдана. За тэгвэл та ингээд энэ зэс дээр хүрээд ирчих юм бол шууд start now гэж дарлаад connect wallet гэдэг арчна. За тэгэнгუутаа таны wallet-наас BTC-ийг ч аваад ийм Solid BTC гэсэн болох нь өвчтэй гэдэг тэгэнгуут зөвшөөрч гинөө тэрийг ингээд тийм болгоо гэд шилжүүлгээ хийгээд баталгаажуулаад ингээд л одоо стейкинг болчихно гэсэн үг. Энэ бол одоо Web3-ийн одоо mega drop-ийн эхний даалгавар. За нөгөөх нь гэх юм бол юу байгаа? Mega drop дээр BNB стейклживэл хувь хэмжээ бас илүү өндөр байдаг ба. За одоо яг энэ харж байна те. Энэ дээр нь бас давхар харагдах хэрэгтэй доо. За энэ харагдаж байна. Хэдүүлгийнхаа саяны хийсэн Web3-ийн wallet-аар хараад 0.10,001 BTC Solid protocol руу авч шилжүүлээд байршуулах бол Web3 Quest period буюу одоо даалгаврынх нь энийг хийж байгаа гэсэн үг. За нөгөөт нь юу вэ гэхээр 1 сарын 7-оос эхлээд 1 сарын 17-ны хүртэл цаг тутамд
хэр хэмжээний BNB-г одоо locked product буюу одоо BNB Vault ч юм уу эсвэл нөгөө нэг flexible saving product руу оруулсан байвал тэр нь бас тодорхой хэмжээний таны airdrop авах боломжийн хэмжээг чинь нэмж өгөхөр байгаа. Тэгээ тооцоолт нэрхэн ажиглагдах вэ гэд харах юм бол яг энд харагдаж байгаа гэсэн үг. За та хэрвээ энэ төслийг эхлэхээс өмнө BNB одоо ингээд 120% хүнс дэш өдөр ингээд локдоор хийжсэн бол тэр чинь бол одоо ингээд 130-аар ч юм уу. За дунд нь 90 хоногтой байх юм бол 120 ч юм уу ингээд тооцоод оноо бодогдно гэсэн үг. За тэгээд web 3.0-ийн quest хийцэн байх юм бол 1.5-аар давхар үржээд бонус бас 500 оноотой байна гэдэг зүйлийг энд харж байна те. За энэ бол ерөнхийдөө үндсэн тооцоол нь болчихж байгаа. Давхар quest-ийг биелүүлээд BNB логтлно гэсэн. Ингэх юм бол airdrop авах хэмжээ ч бол илүү нэмэгдэнэ. Тэг web 3.0-ийн quest-ийг биелүүлснээр 500 оноо нэмж авдана гэсэн. Тэнгуут ерөөсөн хин илүү өндөр оноо цуглуулсан тэр хэмжээгээр airdrop авна. За их хэмжээний BNB логт байх нь бол бас их өндөр оноо цуглана гэсэн үг шүү дээ. 120 өдрийн төвчөд байгаа биткойны тоогч 130-аар үргэлжлэнэ гэдэг хэмжлэнгээр оноог тооцоогоо. За ингээд та бүхэнд MegaDrop-д оролцох Solo Protocol төслийн талаарх товч танилцуулгыг хүргэлээ. За хэрвээ та Solo Protocol төслийн airdrop-д оролцоо гэдэг юм бол танд энэ төсөл маань 1 сарын 17-нд лист хийгдэх байгаа. За тэрнээс өмнө бол энд оролцоод хангалттай хэмжээний хангалттай ч яг энэ бол бас боломжийн хэмжээнийхийг бол энэ airdrop-оос нь одоо биш MegaDrop-оос бол цуглуулах боломж бол танд олдох баг. За тухайн төсөл нь бол 200 сая долларын үнэлгээтэй 24 сая долларыг бол эзэний татан төвлөрүүлсэн. За үүнээс 2 сая долларыг Binance Labs-аас авч чадсан байгаа. Тэгээд энэ жил угаасаа Solo Protocol шиг бас яг ийм биткойн yield өгдөг ч юм уу стейкинг төлөвлөлт бас их гарах бах. За яг энэ яг ингээд анхдагч нь бол одоо Solo Protocol болж 25 онд гарч ийн. Тэгээд цаашд энэ төлөвлөлийн төслүүд бас гарч магадгүй учраас та бас яг ийм төслүүд юу авах вэ гэдэг судалгаа цааш нь хийж үйл сонирхолтой байх бах. За тэгээд бичлэгийн маань төгсөлт ирсэн байна. За энэ бичлэгийн та энэ хүртэл одоо ингээд сонссон бол комент хэсгээр ямар нэгэн бичүүлтэйгээрээ за энэ удаагийн launch pool-ийн биш MegaDrop-ийн бичлэгийн төгсөл бид нэг комментиг шалруулад Binance Hoodie хөр байгаа. За ингэж хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа.